Өмнө нь тулгарсан бэрхшээлийг сэтгэлийн тэнх зориг тэмүүллээрээ даван туулж буй хүүхдүүдийг энэ чадах болов уу гэх томчуудын эргэлзээ нь хүүхдийн өмнө бас нэгэн саад бэрхшээл үүсгэдэг. Тэдэнд итгэх бидний итгэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг мэдлэг боловсролтой болгох асар том үүрэг юм. Тэднийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах нь та бидний үүрэг үлээ. Сайн бацгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн математикийн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Дэвтэр үзгээ гаргаж бэлдээрэй. За эхлээд бүгдээрээ өмнөх мэдлэгээ баттгая. Багшийн самбарт тоо ба тэмдэглэлүүд байрлуулъя. За. За одоо багш нь самбарт ямар тоонуудыг, ямар тэмдэгтүүдийг байрлуулсан байна вэ хүүхдүүдээ? За уншъя, тоонуудыг уншъя. Уншаарай хүүхдүүдээ. За сайн байна. За тэгвэл одоо тэмдэгтүүдийг уншъя. За тэгвэл тоонууд маань хэдэн өнгийн тоо байна? Шар, цэнхэр, улаан, ногоон. За тоонуудыг 4 өнгийн өнгөөр гутсан байна. За тэгвэл одоо хүүхдүүдээ эдгээр тоонуудыг ашиглаад үржүүр зохиоё. Тэгэхдээ ижил тоонуудыг хооронд нь үржүүлнэ. За 8-ыг үржүүлэх нь 7. Тэнцүү. За 5-ыг үржүүлэх нь 2. Тэнцүү. 9-ыг үржүүлэх нь 3. 6-г үржүүлэх нь 4. Тэнцүү. За тэнцүү. За тэгвэл эдгээр 4 үржүүрийн утгыг цээжээр олцгоё. Хэдүүлээ хүүхдүүдээ? 8-ыг үржих нь 7. Хэдтэй тэнцүү вэ хүүхдүүдээ? Хариуг эдгээр 4 тооноос олж тавина. За бодоорой хүүхдүүдээ. 8-ыг үржих нь 7, тэнцүү. За 56. 5-ыг үржих нь 2, тэнцүү. Хэд вэ хүүхдүүдээ? Эдгээр 3 тооноос аль нь вэ хүүхдүүдээ? 5, 2-ийн 10. 9-ыг үржих нь 3. Тэнцүү. Хэд вэ хүүхдүүдээ? Энэ 2 тооноос аль нь вэ хүүхдүүдээ? Хэлээрэй хүүхдүүдээ. За 27. Сайн байна. За 27.
6-г үржих нь 4. Тэнцүү хэд байх нь хүүхдүүд ээ? 24 байх. За тэгвэл бүгдээрээ үржүүлэхийн хүрдээ эсрэгээ саналаа. Тэгвэл өнөөдрийн шинэ хичээлдээ орцгоё. Хичээлийн сэдэв нэг бүрийн өмнө тоо ширхэг нийт үн. За тэгвэл сэдвээ дэвтэртээ бичээрэй хүүхдүүд ээ. За бичсэн үү хүүхдүүд ээ. Тэгвэл одоо бүгдээрээ нэг бодлого бодцгоё. Эхлээд багш нь уншиж өгье хүүхдүүдээ. Та нар анхааралтай сонсоорой. Эрдэнэ 4 ширхэг дэвтрийг нэг бүрийг нь 340 төгрөгөөр худалдаж авав. Нийт хэдэн төгрөг төлсөн бэ? За багшаагаа дагаад уншаарай одоо. Эрдэнэ 4 ширхэг дэвтрийг нэг бүрийг нь 340 төгрөгөөр худалдаж авав. Нийт хэдэн төгрөг төлсөн бэ? За бодлогын нөхцөлд юу өгөгдсөн байна уу хүүхдүүд ээ? Тоо ширхэг өгөгдсөн байна. Нэг бүрийн үн өгөгдсөн байна. Юуг олох гэж байна уу хүүхдүүд ээ? Нийт үнийг, нийт төлсөн төгрөгийг олох гэж байна. За тэгвэл бодлогын өгүүлбэрийг зургаар илэрхийлье. За Эрдэнэ хэдэн дэвтэр авсан бэ хүүхдүүд ээ? 4 дэвтэр авсан. Дэвтэр бүрийг хэдэн төгрөгөөр авсан бэ хүүхдүүд ээ? Дэвтэр бүрийг нэг ширхгийг нь 340 төгрөгөөр худалдаж авсан. За тэгвэл бид нар юуг олох гэж байгаа вэ хүүхдүүд ээ? Нийт 4 дэвтрийг хэдэн төгрөгөөр авсан бэ гэдгийг бид нар олох гэж байгаа. Энэ 4 дэвтэр нийлээд ямар үнэтэй болсон бэ гэдгийг олох гэж байгаа. За яаж олох вэ хүүхдүүдээ? Нийт үнийг одоо яаж олох вэ хүүхдүүдээ? Бодоорой. Хэдэн дэвтэр байгаа вэ хүүхдүүдээ? Нэг бүрийн хэдэн төгрөг вэ хүүхдүүдээ? За нэмж олох гэж байна уу хүүхдүүдээ? 340-ыг хэдэн удаа нэмэх гэж байна уу? 4 удаа нэмэх нь. За тэгвэл бичье. За тэнцүү одоо энийг бид нар олох нь. За энэ хэлбэрийг арай хялбар аргаар олж болох уу хүүхдүүд ээ? За бодоорой хүүхдүүд ээ. 340 гэсэн нэмэгдэхүүн маань хэдэн удаа орсон байна уу? 4 удаа орсон байна. За тэгвэл арай хялбар аргаар ямар үйлдэл ашиглаж бичих вүлээ хүүхдүүд ээ? Үржүүлэх үйлдэл ашиглаж бичнэ. За тэгвэл бичье. 340 төгрөгийг үржүүлэх нь тоо ширхэг буюу 4. Тэнцүү. За тэгвэл ингэж болох нь. За тэгвэл одоо 340 төгрөгөө 4-өөр үржүүлье. Тэгэхдээ багам нүчгэл ашиглаж бодъё. 340-ыг үржүүлэх нь 4.
Эхлээд 4-оор тгийг үржүүлнэ. 4 тгийн тэг. Одоо 4-ийг 4-оор үржүүлнэ. 4 4-ийн 16 нэг санаанд. Одоо 4-ийг 3-аар үржүүлнэ. 4 3-ийн 12 сансан нэгтэйгээ 13. За тэгвэл Эрдэнэ 4 дэвтрийг 1 бүрийн 340 төгрөгөөр авсан бол нийт 1360 төгрөг төлсөн байх нэ. Төгрөг төлсөн. Төлсөн байх нь. За тэгвэл 1 бүрийн үн тоош ирэхэг өгөгдснөөр нийт үнийг олохдоо 1 бүрийн үнийг тоош ирэхэгт үржүүлж нийт үнийг олдог байх нь. За уншаарай хүүхдүүдээ. За багшаа дагаад уншаарай. 1 бүрийн үнийг тоош ирэхээр үржүүлж нийт үнийг олноо. За дэвтэртээ бичээрэй хүүхдүүдээ. Мөн бодлогоос дэвтэр дээрээ тэмдэглээрэй. За бичсэн үү хүүхдүүдээ? За тэгвэл бүгдээрээ дахиад нэг бодлого өгье. Дараагийн бодлого өгье. За өгүүлбэрийг багш нь эхлээд уншиж өгье. Батын гэр бүл өдөрт 1750 төгрөгийн үнэтэй 2 ширхэг талах хэрэгэлдэг. Талах худалдаж авахд өдөрт хэдэн төгрөг зарцуулах вэ? За бодлогод юу өгөгдсөн байна уу хүүхдүүдээ? За 1 бүрийн үн 1750 төгрөг тий. Хэдэн талах худалдаж авсан бэ хүүхдүүдээ? 2 ширхэг талах худалдаж авсан. Тэгвэл нийт хэдэн төгрөг төлөх вэ? Өөрөөр хэлбэл талах худалдаж авахд хэдэн төгрөг зарцуулах вэ? Яаж олох вэ хүүхдүүдээ? За санаараа хүүхдүүдээ яаж олох вэ хүүхдүүдээ? 1 бүрийн үнийг тоош ирэхээр үржүүлж нийт үнийг олох ёстой. За тэгвэл бид нэр товч ичгэлээ хийцгээе. Нэг ширхэг талах 1750 төгрөг. Тэгвэл 2 ширхэг талах ямар үнэтэй вэ? За тэгвэл яаж болох вэ хүүхдүүдээ? 1 бүрийн үнийг тоош ирэхээр үржүүлж олно. За тэгвэл 1 бүрийн үн 1750 төгрөг. Энийг үржих нь тоош ирэхэд 2 тэнцүү. За энийг багламжчлэлээр бичиж бодъё. 1750-ыг үрж 50 төгрөг үрждэг нь 2. За үржүүлэхдээ бүгдээрээ хүрд ашиглая. Та нараас хүрдээ ашиглаж бол. За хүрд ашиглая. 1750 хэдээр үржүүлсэн байгаа вэ хүүхдүүдээ? 2-оор үржүүлсэн байгаа. Тэгвэл энэ самбарт хэдийн хүрд байна уу? 2-ын хүрд байна. За тэгвэл хүрдээ ашиглаж энийг бодъё. За эхлээд 2-оор тгийг үржинэ. За хүрднээс заагаараа хүүхдүүдээ 2-ыг үржих нь тэг. Тэнцүү тэг. За тэгвэл энэ дээр бид нар тэг гэж тавих.
За. Одоо 2-ыг 5-аар үржүүлнэ. 2-ыг 5-аар үржүүлээд бодороо хүүхдүүдээ. Хүрднээсээ хараараа 2-ыг 5-аар үржүүлнэ. 2-ыг үржих нь 5, тэнцүү 10. За тэгвэл яах вэ хүүхдүүдээ? Тэгээ тавиад 1-ийг санана. За одоо 2-ыг 7-оор үржүүлье. За 2-ыг 7-оор үржүүлээ хүүхдүүдээ. 2-ыг үржих нь 7, тэнцүү 14. Сансан 1-гээ нэмлээ 15. 5-аа тавиад 1-ийг санана. За одоо 2-ыг 1-ээр үржүүлнэ. 2 1-ийн 2, сансан 1-гээ нэмээд 3. Ийм төгрөг болох. За тэгвэл Балтийн гэрвэл өдөрт 2 талх худалдаж авахд нийт хэдэн төгрөг зарцуулах нь вэ? Нийт 3500 төгрөг зарцуулнаа. За нийт 3500 төгрөг зарцуулах нэ. За тэгвэл 1750 төгрөгийг 2-оор үржүүлээд 3500 төгрөг. За хүүхдүүдээ энэ бодлогоо дэвтэр дээрээ бичиж аваарай. За бичсэн үү хүүхдүүдээ? За тэгвэл цөмөөрөө ажил тайлах дасгалаа хийцгээе. За босоо зогсороо хүүхдүүдээ. За баруун гараа өргөөрөө. За өргөснө хүүхдүүдээ. За багш нь эхлээд хийж үзүүлье. Туулай, яма, сэрэ. За одоо дагаад хийгээрээ эхлээд баруун гараараа. Туулай, яма, сэрэ. За одоо зүүн гараараа. Туулай, яма, сэрэ. За одоо 2 гараараа зэрэг хий. Туулай, яма, сэрэ. За сайн байна хүүхдүүдээ. За одоо суугаараа. За одоо бүгдээрээ дараагийн бодлогыг бодъё. За энэ хүснэгтэнд нэг өрхийн өдөрт хэрэглэдэг өсний бүтээгдэхүүний хэмжээ 1 бүрийн нь өгөгдсөн байгаа. Тэгвэл өдөрт дунджаар хэдэн төгрөгийн мах, сүү, өндөг хэрэглэдэг юм бэ? Нийт хэдэн төгрөг хүнсэндээ зарцуулдгийг олъё. За мах 1 бүрийн үн 6950 төгрөг. Өдөрт 1 кг-ыг дунджаар хэрэглэдэг. Тэгвэл нийт хэдэн төгрөг болох вэ хүүхдүүдээ? За яаж олох вэ хүүхдүүдээ? За дэвтэртээ бичээрэй. 1 бүрийн үнийг тоош ирэхээр үржүүлнэ. За баг нь бичгэлээрээ бичээрэй хүүхдүүдээ. За бичсэн үү хүүхдүүдээ? Хариу хэд гарав? Багшийнхаа ботсон хариутаа тохируулаарай. Таарч байна уу хүүхдүүдээ? За сайн байна. За тэгвэл өдөрт сүү хэдэн төгрөгийн сүү хэрэглэдэг вэ олъё? За 1800 2-оор үржүүлнэ. За тэгвэл
дэвтэр дээрээ бичээрэй. За бодсноо хүүхдүүдээ. За мөн багшийнхаа бодсонтоо тохируулж хараарай хүүхдүүдээ. 1800 төгрөгийн үнэтэй 2 литр сүв 3600 төгрөг болгоно. За одоо өндөгний нийт үнийг олъё. Хэдэн ширхэг өндөг байгаа вэ хүүхдүүдээ? 6 ширхэг өндөг байгаа. Нэг бүрийн үнэ 340 төгрөг. Бас үржүүлж болно тийм үү хүүхдүүдээ? За тэгвэл дэвтэр дээрээ бичээрэй хүүхдүүдээ. 340-ийг үржих нь 6. Тэнцүү. За хүрдээ ашиглаж болно. За бодсноо хүүхдүүдээ. Багшийнхаа бодсонтоо тааруулаарай. За тэгвэл энэ өрх нэг өдөрт 6950 төгрөгийн мах, 3600 төгрөгийн сүв, 2040 төгрөгийн өндөг хэрэгэлсэн байна. За тэгвэл энэ өрх нийт хүнсний бүтээгдэхүүндээ хэдэн төгрөг зарцуулдгийг яаж олох вэ хүүхдүүдээ? За бодорой хүүхдүүдээ. Маханд 6950 төгрөг, сүв худалдаж авахд 3600 төгрөг, өндөг авахд 2040 төгрөг зарцуулсан байна. Тэгвэл нийт хэдэн төгрөг зарцуулсныг ямар үйлдэлээр олох вэ хүүхдүүдээ? Яаж олох вэ хүүхдүүдээ? Бодорой. За нэмж олно тийм ээ хүүхдүүдээ. Энэ гурван тоогоо нэмж олно. За тэгвэл нийт хэдэн төгрөг зарцуулсныг одоо олцгоё. За дэвтэртээ бичээрэй хүүхдүүдээ. Тэгээд нэмж хариуг багштай хэлнэ. За бодсноо хүүхдүүдээ. За сайн байна. Багшийнхаа ботсон хариутаа тааруулаарай. За хэдэн төгрөг төлсөн байна уу нийт? 12590 төгрөг төлсөн байх нэ. Тэгвэл нэг өрөх өдрийн хэрэглээнд үндэсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа нийт 12590 төгрөг зарцуулах нэ. За дэвтэртээ бичээд аваа хүүхдүүд. За бичсэн үү хүүхдүүдээ. Тэгвэл одоо гэрийн даалгавраа бичиж явцгаая. За хүүхдүүдийн хүснэгтийг хараарай. Хүснэгтэнд бидний хичээлийн хэрэглэл харандаа, шугам, дэвтэр байна. Тэгвэл нэг бүрийн үнэ нь өгөгдсөн байна. Тоош ирэх нь өгөгдсөн байна. Тэгвэл нийт үнийг яаж олох вэ? За нийт үнийг олохдоо нэг бүрийн үнийг тоош ирэхээр үржүүлж олно. За тэгвэл энийг гэртээ бодож ирцгээгээрэй. Өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай хүүхдүүдээ. Өмнө нь тулгарсан бэрхшээлийг сэтгэлийн тэнх зориг тэмүүллээрээ даван туулж буй хүүхдүүдийг энэ чадах болов уу гэх томчуудын эргэлзээ нь хүүхдийн өмнө бас нэгэн саад бэрхшээл үүсгэдэг.
Тэдэнд итгэх бидний итгэл өвчтөн бэрхшээлтэй хүүхдүүдийг мэдлэг боловсролтой болгох асар том үүрэг юм. Тэднийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах нь та бидний үүрэг үлээ.